За 2026 оны 6 сарын 29 буюу одоо ирэх нэгд өдрийн өглөөний 9 цагт боловсролын зээлийн сангийн одоо хөнгөлтөө зээлээр дэлхийн топ 100 сургуульд бакалавр, магистр, доктор болон хамтарсан хөтөлбөрт суралцах оюутны бүртгэлийн хугацаа дуусж байгаа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гадаадд суралцахад одоо буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулалт мөн яг дараагийн нэгд өдрийн 9 цагаас дэд бакалавр, магистр, докторт сурах сонгон шалгаруулалтын хугацаа нь ингээд дуусгаж байгаа. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс яаралтай материалаа бас цагт нь бүртгүүлж өгөөрөө. За 2026 онд 172 тэрбум төгрөгийг боловсролын зээлийн сан дээр төсвөлж бид нар баталсан. За өнөөдөр 25 оны гүйцэтгэл ярьж байгаа. 25 онд бол 157 тэрбум төгрөгтэй. За сонгон шалгаруулалт маань одоо ингээд явах гэж байна. Гэтэл 2-7 хоногийн мөлөө боловсролын сайд маань дан суулаацсан гэдээ яриад байгаа. Тэгэхээр боловсролын зээлийн сангаас хүн байна уу? Боловсролын зээлийн сангаас боловсролын зээлийн сангийн шинэ дарга байна. За тэгэхээр энэ дээр тодорхой хариулмаар. За ямар сонгон шалгаруулалт одоо явах гэж байна? Нэг дараагийн нэгтгэд те. Бэлнүү. Дахиад сонгон шалгаруулалтын дээр гардаг хил ам гарахгүй үстэй. Энийг бол маш олон аав ээж нар за мөн одоо цаашаа суралцахаар одоо урилга авсан хүүхдүүд бас харж байгаа. За ер нь хэдэн хүүхд цаашаа явах ер нь боломж байгаа юм бид нарт. За 25 оны 152 тэрбум төсвөлөөд иргэн төлөлт нь жоохон явсан. Гэхдээ тэрүүгээр яг хэдэн хүүхд явах боломж нэгдсэн. За энэ жилийн иргэн төлөлт ер нь ямар хөө явж байна? Энэ иргэн төлөгдөх нүггүй юу? За мөн одоо хажуугаар нь бас зөв шударгаар яваад одоо явцсан олон хүүхдүүд бас энд хилмигдээд байгаа би ойлгож байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг хэрхэн цэгцлэх вэ? Одоо цэгцлэнэ гэж ярьсаар яваад одоо эн чинь ингээ 3 дахь жил рүүгээ бас орж ийн л та. Энийг нэг мөсөн бас ингээ цэгцлэмээр. Энэ асуудал бас одоо хаанаа явнаа? За дөрөвдүгürt цаашдаа боловсролын зээлийн сан, боловсролын одоо хөгжлийн сан болно гэж их амгалан сайд яриад байна л да. Яг юу гэсэн үг? Энийг ер нь цаашдаа бие даасан одоо институцийн хэмжээнд ингээ цаашаа авч явах шаардлага байна. Тэрийг бол бүгдээрээ харж байгаа. Тэгэхээр энэ шинжилгээний хүрээнд бас одоо ямар ажил хийгдэж байгаа. За энэ дээр энэ дөрвөн асуултанд тодорхой хариулт тодруулъя. За 4 номерын микрофон зохисурын дарга. Та бүхэнд өнөөдөр минь төргий Батнайрамл гишүүний асуултад хариулъя. За 2026-аас 27 оны хичээлийн жилд гадаадын ихтэй сургуульд тэр дундаа дэлхийн шилдэг их сургуульд суралцахаар эрх авсан оюутнуудын хувьд засгийн газрын хөнгөлтөө зээлээр суралцах сонгон шалгаруулалт. За нөгөөх нь бол гадаадын ихтэй сургуульд суралцахаар эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламж үзүүлэх гэсэн ийм хоёр төрлийн сонгон шалгаруулалтын бүртгэл 5 сарын 30-нд эхэлсэн. 6 сарын 29-ны өглөө бүртгэл хаагдаад 29-30-ны өдрүүдэд бол сонгон шалгаруулалт зохион байгуулалтаар бэлтгэл ажлыг хангаж байна. За мэдээж энд одоо аль хор журмын дагуу шудраг, ил тод зарчмын өрөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан журмыг бол мөрдлөг болгон ажиллаж байна. За зээлийн иргэн төлөлт болон төсөвтэй холбоотой асуудал дээр хоёр дахь асуултан дээр тодруулъя. За боловсролын зээлийн санд 2025 онд 157.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Гэвч оны сүүлээр төсвийн орлого бүрдээгүй шалтгаанаар 31.6 тэрбум төгрөгийг бол санхүүжилт олгоогүй юм нөхцөл байдал үүссэн байна лээ. Тэгэхээр энэ санхүүжилтийг олгоогүйгээс үүдэн зээлийн сан бол одоо өртөөгөр 2025 он ингээд тайлагнаад дууссан. 2026 онд нийтдээ 172.3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. За ингээд энэ 172.3 тэрбум төгрөгнийхөө 31.6-г 2025 оныхоо тэр дутуу олгогдсон санхүүжилтийг нөхөхөд зориулаад шууд хэрэгжилчихсэн. Тэгэхээр энэ маань нөгөө батлагдсан төлөвлөгөөнөөс ингээд дутах ийм одоо асуудал үүссэнтэй холбоотойгоор энэ жилийн одоо сонгон шалгаруулалтанд явах гэж байгаа хүмүүсийн квот багассан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрт нодлон 74 квоттой байсан бол энэ жил бол 10 квоттой байгаа. За ер нь боломжийн тухайд гэх юм бол энэ жилийн хөтөлбөрөөр магистр, докторийн хөтөлбөрт нийтдээ 20 суралцагчийг, бакалаврт 10 суралцагчийг, 2 дээр нэмэх 2 хөтөлбөрөөр бол 2 суралцагчийг явуулахаар ийм квот бол батлагдсан байна. Зээлийн иргэн төлөлтийн тухайд 2025 онд
нийтдээ 30 тэрбум төгрөгийг одоо иргэн төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн байсан. Үүнээс бол 17.9 тэрбумыг төвлөрүүлсэн байна. 2025 оны байдлаар. За 2026 оны байдлаар 145 тэрбумыг төвлөрүүл гэдэг төлөвлөгөөнд туссан байсан. Гэхдээ энэ нь бол боловсролын зээлийн сангаас өгсөн санал биш. Одоо ингээд холбогдох одоо шатны байгууллагууд дээр хилцэгдэх явцад 145 тэрбум төгрөгийн юм төлөвлөгөө тавигдсан байгаа. Яг одоо авлагын дүн болвол гадаад зээл дээр бол нийтдээ 245.1 тэрбум төгрөгийн авлагатай ингээд бүртгэлтэй байгаа. Гэвч энэ нь үнийн эрэг дээрээ одоо зарим нь гэрээ дүгнээ ус үүдэлтэй яг бодит дүн бол бас биш байгаа. Нэгсэндээ өнгөрсөн 30 жилийн турш гадаад зээлэн зориулж ирсэн нийт одоо зардлын хэмжээг бол ингээд оруулсан. Гэтэл үүнийг 145 тэрбумыг одоо иргэн төвлөрүүл гэдэг даалгавар өгж байгаа нь өөрөө бодитоор бол хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж харж байгаа. Тухайлбал засгийн газрын 215 дугаар тогтоолд баталсан энэ журмын дагуу зээлийн иргэн төлөлтийн графикийг 20 жилээр байгуулах ёстой. Тэгэхээр энэ 245 тэрбум төгрөгийг 20 жилд хуваагаад үзэхэд бид нар бүх зээлдэгч нараа, бүх суралцагч нараа одоо хариуцлагажуулаад зээлийн иргэн төлөвлөхөд энэ жил 12 тэрбумыг л одоо гадаад зээлийн иргэн төлөлтөөс цуглуулах юм бодит эрх зүйн юм үндэстэй юм байдалтай байна гэсэн үг. За одоогийн байдлаар 6 сарын 25-ны байдлаар 7.5 тэрбум төгрөгийг зээлийн иргэн төлөлт бол хийгдсэн ийм нөхцөл байдалтай байна. Гэхдээ тэр гадаадд суралцсан өнгөрсөн тэр 30 4 номер гүйцэж хариулъя. За 1997 оноос хойш гадаадд суралцагчдад зориулсан энэ зээлийн хөтөлбөрөөр явсан гэрээ дүгнэгдээгөө 1255 суралцагчийн асуудал байна. Тэгэхээр энэ 1255 суралцагчийн гэрээг дүгнэх, за мөн гэрээг дүгнсний дагуу та одоо зээлийн иргэн төлнө гэсэн юм албан мэдээллийг явуулах ажлыг бол хийхээр төлөвлөж байна. За мөн энэ гэрээ эрх зүйн асуудлаар бол холбогдох асуудлуудыг нарийн нягтлж тухайн одоо цаг үед байгуулсан гэрээнийх нь үүргийн хэрэгжилтийг хангуулах ийм хууль эрх зүйн хүрээнд зохицуулах ийм ажлуудыг бол хийхээр бэлтгэл хангаж байна. Цаашдаа тогтолцооны хувьд бид нар бүхэл тогтолцоог нь харах юм бол боловсролын зээлийн сан маань өөрөө хүмүүн капиталыг дэмждэг байгууллага гэхээсээ илүү хэдэн үнд зээл олгосон бэ, хэдэн үнд тэтгэлэг олгосон бэ, хэдэн үнд буцалтгүй тусламж олгосон гэд олгосон санхүүжилтийнхаа хэмжээгээр оюутныхаа тоогоор л ярьдаг. Гэтэл бидэнд юу хэрэгтэй байгаа гэхээр хэдэн хүүхэд амжилттай сураад хэдэн хүн улс их орондоо хэрэгтэй одоо хүний нөөц болж өндөр чадварлаг мэрэгжилтэн Батнайрамдал гишүүн тодруулъя. За 25 онд 17.9 тэрбум иргэн төлөлт. За энэ жил бол нэг 7.5 тал гэж ойлголоо. Тэгэхээр татварлал өгчдийн мөнгө зээл болоод утсан бол иргэн төлөгдөх ёстой юм аа. Тэгэхээр та хэлж штэ 1250 хүүхдийн гэрээ дүгнэгдэг байна. Энд чинь дүгнэгдээгүй 20 жил болсон штэ. Энийг дүгнэж дуусгах хэрэгтэй байна. Тэр 1250 дотор бас зөв яваад зөв ажиллаа хийгээд ингээд хаацсан хүүхдүүд ч байгаа. Иргэн огт иргэн төлөөгүй хүмүүс ч байгаа. Тэгэхээр энийг шийдэхгүй болохоор хідэн иргэн төлөгдөхгүй нь одоо хүртэл ингээд ойлгомжгүй яваад байгаа юм. Тэгээ энийг яаралтаа дуусгаа. Тэгээд хоёрдугаарт та хэлж л та нөгөө хүүхдүүд нь буцаж эргэж ирээд яг хэдэн жил хөдөлмөрлсөн ч юм уу энэ судалгаа чинь байдаггүй гэд. Харин наад судалгаагаа хийхгүй дандаа л нэг тэр үеийн зээл өгчөөд тэтгэлэг гэдээ ойлгуулаа явцсан зөндөө хүүхдүүд гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр энийг цогцоор нь ингээд шинжилмээр байна. Энийг цогцоор нь шинжил. Тийхгүй бол жил болгоны асуудал чинь ингээд дуусахгүй байгаад байна. Тэгээ нэг дуустгүй. 4 номер боловсролын зээлийн сан. За Батнайрамдал гишүүний хэлж байгаа саналыг бол ойлгож байна, яг дэмжиж байна. Энэ бол хамгийн чухал асуудал. Өөрөөр хэлбэл бид нар тогтолцооных нь хувьд энэ системээ харах юм бол зөвхөн одоо орц нийлүүлэх биш те гарт энэ одоо бодлогын хэрэгжилтийн үр дүн, үр нөлөө, үр дагаврыг тооцох. За тэгээд өгдөл суурилсан системтэй юм дүгнэлтүүд гаргаж аль бодлого маань ямар үр дүнтэй хэрэгжвэ гэдгийг тооцох ёстой. Мөн төгсөгчтэй мөшгөх судалгаа хийдэг юм бол байхгүй байна. Тэгэхээр энийг бол одоо цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн уялдааг сайжруулах замаар энийг хийх боломжтой гэж харж байгаа. Ингэснээрээ тухайн одоо төгсөгч маань улстай ажиллаж гэнэ үү, төрийн албанд ажиллаж гэнэ үү, бизнесийн салбарт ажиллаж гэнэ үү гэх мэтчлэн ийм мөшгөх тогтолцоог сайжруулах. За нөгөө талаараа одоо энэ хариуцлагыг өндөржүүлэх ийм тогтолцооны шинжилгэүүдийг бол хийх, мөн эрсдлийн удирдлагын менежментийг бол энэ байгууллагын түвшинд бол хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Боловсролын зээлийн сан маань яг хүмүүн капиталд хөрөнгө оруулдаг байгууллагынхаа
Батнарамлаг шүүн тодруулъя. За тэгээд намар одоо яг таны хэлжсэн тэр дүгнсэн үгүй гэдээ буцаад асуун штэ. Тэгэхээр энийг энэ зундаа яаралтай хийж дуусгах хэрэгтэй. Энд дээр чи одоо бас олон зөндөө ажлын хэсэг гарсан, хангалттай ажлын хэсэг гарсан. Тэгээд тэрнээс яг бодиттой үр дүн одоохондоо бас харагдахгүй л байгаа. За нэгдүгээр, хоёрдугаарт дараагийн 7 хоног явах сонгон шалгаруулалт ил тод явах хэрэгтэй. Яг гэвэл наад оролцож байгаа хүүхэд болгоны ард нь ингээд захын мушгаа сууж байдаг аав ээжнэр байдаг байхгүй юу? Гадна нь бүгд ингээд хараа сууж байгаа. Тэгэхээр аав ээжнэрт нь маш ойлгомжтой ил тод шудраг ингээд явуулчмаар байна. Дахиад хил ам ингээд татлуулаад аймааргүй. Хүнээс хамааралгүй болгодог сонгон шалгаруулалтын юу орсон шүү дээ, тэ? Хүнээс хамаардаггүй нэг хин нэг нь даргын үүдэн дээр очиж сагдахгүй. Тэгэхээр энийг улам сайжруулад дараагийн 7 хоногийн сонгон шалгаруулалтаа хил амгүй явуулаараа. За гэхдээ одоо төсвийн байдлаасаа болоод 10 хүн квоттой болж таарчих шиг байна. Тэгээд иргэн төлөлд ирэхгүй болохоор чи ингээ квот нь улмал багсан шүү дээ, тэ? Тэгэхээр энийг цогцоор нь шийдээрээ дараагийн 7 хоног тэгээд энэ дээр бас Тийм байна. За Батнарамлаг шүүн үг хэллээ. За гишүүд асуулт авч хариу